Сайн байна уу? Багшлагын шалгалтын програмын хувьсбар 3 гарлаа. Програмыг ерөнхийд нь танилцуулбал жишг тест нь SOAP болон EBS гээд тусдаа англиад өгсөн байдаг. SOAP-ийн 14 жишг тест, EBS-ийн 25 жишг тесттэй. За цөмөр хамт нэг тестээр ажиллаа үздэгэ. Жишг даалгавар 4-ийг сонгоё. Нэг жишг даалгавар дотроо 40 асуулттай байдаг. Яг шалгалтын горимтой ижилхэн. Тэгээд жишг тестний асуултыг 10 орно ингээд салгаа өгсөн байдаг. Энэ хүний ой тогтоолсонд хурдан бууж өгөх ер нь даваа талтай. За тестээ бүгэлцгээе. Үзүүлэн танилцах материал. За энийг сонгоч. Шалгахыг дарлаа. Асуулт 1 буруу гэж гарч иж байна. Асуулт 2 буруу. Асуулт 3 зөв. За энэ мэтчлэн ингээд эхний 10 асуултад хариулаад дууслаа. Зөв хариултны ард ийм зөвийн тэмдэг гэж гарна. Нэгдүгээр асуулт буруу хариулсан байна. Энэ байсан байна. Хариулт нь. За ингээд цөмрө алдсан бол дахин эхлэхэд дарна. Тэгээ энийг дахин эхнээс нь бүглэх боломжтой. Энэ 10 даалгавраа давлаа гэхэд дараагийн үе рүү орно. 4-ний 2, 4-ний 3, 4-ний 4. Шалгалтын 39-40 дахь асуултанд дандаа процентын бодлого орж ирдэг. Процентын бодлогыг гараар оруулж өгнө. За шалгахыг дараа шалгая. Зөв хариулт нь ингэж доор нь гарч ирэх боломжтой. За хүмүүсийн хамгийн их ярьдаг 926 тест, 800 тест, 8000 тест, 707 тест гэх мэт байдаг. Энэ тест ерөнхийдөө бол жил болгон бага шинжилэгдэх гэж хэлж болно доо. Энэ болохоор хууль эрх зүй, хүүхдийн хөгжилгээд цаашаа ийм олон сэдвүүттэй байдаг. Энийг бүгдийг ингээд сэдв болгон дээр нь тус нь англиад өгсөн байгаа. Хуудас шийдэлээд зөв хариулт нь гарч ирнэ доороо. Шинэ төсөвчдийг хараад хахад хуучин залуу гэсэн юм ингээд байсан. Тэр сайтны хуучин тестэн дээр ажиллаад жоохон өөртөө алдаад идэв юм шиг санагдлаа. Мөн програмын хувилбар 3 дээр хамгийн сүүлд нэмэгч өгсөн зөвлөгөө бол жишг хэсэг байна. Жишг хэсэг нь сэдв болгон дээр нэг хэсэг, зарим сэдвэн дээр 2 хэсэг оруулж өгсөн байгаа. Ингээд уншихын дараа уншиж болно хэсэгээ. Тэгээ эссе бичих зөвлөмж байна. Бас хүмүүс шалгалтанд бүртгүүлэх болон шалгалтанд бүртгүүлэх зааврын талаар их асууж байсан. Энэ програмдаас шууд бүртгүүлэх болон заавар бичлэг нь хамт байгаа. Энийг шинээр нэмж өгсөн байгаа. За ерөөхдөө иймэрхүү л байна да. Амжилт хүсье.